Монгол улсын дараагийн ерөнхий сайд хэн бэ? За би энэ хүний нэрийг мэдчихэж байгаа. Өнөөдөр энэ бичлэгээр Монгол улсын дараагийн ерөнхий сайдын талаар ярих болно. Тийм учраас бүгдээр нааш анхаарлаа хандуулаарай гэж хүсэж байна. За дэлгэцэн дээр харуулсан байгаа бичлэгийг одоогоос 3 сарын өмнө Монгол улсын хурлын гишүүн Лодой Самбуутай Скетэн подкаст дээр биччихсэн. Тэгээ бид нар энэ подкастыг ямар гарчиг өгж ирсэн бэхээр Монгол улсын дараагийн ерөнхий сайд хэн бэ гэдэг асуултаар гарчгилсан. Маш олон хүний хэл амыг дагуулсан, маш их айдас давтсан тийм бичлэг, тийм дугаар болсон ба. Тэгээ магадгүй та нар зарим нэг үзсэн бах, үзээгүй ч хүмүүс байж магадгүй. Тэгээ өнөөдөр зөгнөлөө энэ гарчиг өөрөө зөгнөл нь биелсэн байна. Монгол улсын ерөнхий сайд огцорсон. За одоо дараагийн ерөнхий сайдын талаар ярьж байна. Тэгэхээр яг энэ подкаст дээр ямар сэдвийг Лодой Самбуу хүндсэн бэ гэдгийг хэдүүлээ одоо хамтдаа үзье. Энэ олон нийтийн өмнө гарч ирээд хариуцлага хүлээдэг гэдэг л асуултыг асуув. За энэ яг хариуцлага гэж ярьж байгаа чинь 3 сарын өмнө те. Энэ юу болсон бэ гэхээр та нар санаж байгаа бол монголчууд ихтэй мартамхай л да, та нар аль үгүй мартсан баг. 2010 сар 25 оны 2 сарын 13-нд энэ дугаар цэцэгтгээс хэдхэн хоногийн өмнө угаарт 6 хүн гэртээ угаартаж нас урсан асуудал гарсан. За тэр мэдээ бол зүгээр маш олон хүнийг сэртгийлгсэн мэдээ явж байгаа боловч түүнээс өмнө ингэж олонний анхаарал төртөг маш олон хүн утаанаас болоод энэ 5-7 түлшнээс болоод угаартаж нас урсан асуудал гарсан. Тэгээд энэ дээр зүгээр би нэг таад нэг аимшигтэй тойлоо заа. Одоо бид нар ингээд 103 сар дуусаад эргээд утаатайгаа зоолгоно. Нэгдсэн үндэсний байгууллагын нэг судалгаа гарсан байна. Монгол улсад жилд заяа. Утаанаас болоод 7000 хүн нас орж ийн гэсэн тоо гарсан. 7000 хүн шүү. Утаанаас болоод. Тэгээд би ингээ Украинтай харьцууллаа л да. Одоо Украин дайм болж байгаа. Гэтэл Украинд 2022 оны 2 сараас заяа 2024 оны 12 сарын 31 хүртэл 3 жилийн хугацаанд шүү дээ. Нийт 100000 энгийн иргэн нас орсон. 3 жилийн хугацаанд тэр дайн болж байгаа газар 100000 хүн энгийн иргэн нас орчиход дайнгүй Монголд жилд 7000 хүн утаанаас болоод ямар нэгэн байдлаар шууд болно, шууд ус байдлаар нас орж ийн гэж боддоо. Бид нар дайнтай улсаас илүү аимшигтай том асуудал орцсон байгаа даа. Тийм учраас энэ асуудлыг хөндөж би энэ асуултыг асуусан. Яг ийм нөхцөл байдал болоод тахад Монгол улсад тэгвэл хэн хариуцлага хүлээдэг юм бэ? Гэтэ би хэн нэгэн хүний нэрийг хэлүүлэхийг хүсээгүй. Зүгээр аль институц нь хариуцлага хүлээдэг юм бэ гэдэг утгаар асуусан шүү. Одоо Лодой Самбуу юу гэж хариуцдаг харъя. Хийсэт шүү дээ. Үндсүүлээс эхлээ байгаа. Эрүүл аюулгүй орчинд амьдрах. Тэгэд энийг эдэлж чадахгүй шүү дээ. Бид нэр эрүүл аюулгүйгаа болий. Унтаад сэрий ядаж гэж штэ одоо. Унтаад сэрмээр байна л гэдгээр үл явж очсон гэхээр бид нэр энэ ямар төвшөнд хүрсэн бэ гэдэг нь ойлгомжтой байгаа байхгүй. Одоо хэлж штэ унтаад сэрий. Яг нөгөө угаартаж нас орсон хүмүүсийн үйл явдал руу илүү холбож хариулж байгаа байхгүй. Тэгээд тухайн үед Лодой Самбуу өөрөө энэ дугаар дээр хэлдэг байхгүй. Би өөрөө бас гэр хороолт амьдарч үтсэн. Гэр хорооллын асуудлыг мэднэ. Бийц адилхан. Бийцсэн гэр хороолт өссөн. Бага нас. Тэгэхээр ерөнхийдөө гэр хорооллын амьдрал тэр 4 парны дунд тэр 4 ханны дунд халуун парны хажууд сэрэх нэг өөр. За галт түлээд тий амьдрах бол нэг өөр. Тэгээд энэ 5-7 түлш буюу одоо түүхийн нуус оруулахаа болоод бас нэлийн хэдэн жил боллоо шүү дээ Улаанбаатар хот руу. Тэгээд энэ цаанаасаа 5-7 түвшний энэ чанарын асуудлыг одоо ирэх жил дахиад ярих баг. Энэ 5-7 түвшээс болоод бас ямар хүмүүс хохирч юм те. Тэр асуудлыг л маш хурцаар шүүмжилж ярьсан. Тэгээд тэрэн дээр бол Лодой Самбуу хариултаа ингэж өгсөн. Ерөнхий сайд ерөнхийдөө хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Бид нар үндсэн хуулиар олгогдсон эрх маань зөрчигдөөд байна шүү дээ. Эрүүл аюулгүй орчинд амьдрах гэдэг. Энэ асуудлыг маш хатуу шүүмжилсэн. Одоо 100 болж байна. Манай монголчууд бол сайхан мартцсан. Тэгээд одоо сайхан 100-ыг 100-аатай өнгөрөөл явж байгаа хта тий. Үлж юм чамаа ингэж штэ гэж байна. Зарим нь ятгаж байна. Яг юу хүсэж байгаа л одоо. Орон байр юм уу? Жиж орон байргүй юм биш үү? Тийм орон байргүй юм шүү гэж байна. Энэ үед Лодой руу маш их дайралт ирсэн. Тэгээд Бела Вестад одоо хэдэн саяар байр түрээсэлдэг тий. Ийм үнэтэй байранд байр түрээсэлж амьдрахын оронд одоо байр авчиж болдгоо мó гэдэг дайралтууд ирсэн. Тэр ч утгаараа би асуусан. Яагаад Бела Вестад та ингээд ийм өндөр үнээр байр түрээсэлж амьдрд юм бэ тий? Байр авчиж болдгоо мó гэдээ асуусан. Тэр үед нэг хариулт хэлсэн. Би ингээд олон хүүхэдтэй, гэр бүлтэй, гэр бүлийн ингээд аюулгүй орчинд ингээд байхын тулд харуул хамгаалттай тий
ямар ч эцэггүй ийм тим сонголт хийх баха тий гэрүүлтэй ингээд сайн сайхан тав тухтай байлгах тий яг тэр өөрөө бас ингээд олонний хэл аманд байдаг учраас гэр бүлийнхээ аюулгүй байдлыг бодоод би ийм сонголт хийсэн юм аа гэдэг хариултыг бол тухайд өгч ийсэн. Яг нь дайралтууд ирдэг гэл ингээд сая ярианыхаа ихэнд хэлж байгаа сүрдүүлж байна гэл тий. Яг хэн сүрдүүлээд байгаа юм. Тэрийг бас давхар асуусан ба. Үгүй гингүү за тэгвэл тэгээд одоо хамгийн гонигтай замаараа явдаа. Манай ус зүгээр ингээд байгаа юмаа зардаг, мөнгө олдог. Тэр мөнгөө хувааж авдаг, бүлэглүүд нь хувааг авчдаг. Тэгээд жоохон тайвшруулахын тулд нийгэм рүүгээ тусаад гэл ийм л орон штэ. За одоо бүлэглэл гэдэг байгаа тий. Би өөрөө яг бүлэглэл гэдэг энэ үгнээс бол үнэн залхаж байна. Сүүлийн 30 хэдэн жилд улс төрч болгон л энэ бүлэглэлийн талаар ярьдаг. 30 гэрүүл гээл ярьсан. Одоо сүүлдээ 3 гэрүүл гээл ярьж байна тий. Яг хэн юм те улс төрчид нэрлдэггүй тэр гэр бүлийг заяа. Энэ хүмүүс үнэхээр ийм бүлэглэлтэй юм аа гэл. Нэг хэсэг элбэгдэржийн хонгол те манан гэл ингээл ямар ч эзэн биегөө ингэдэг заяа. За би зүгээр ботсон. Улс төрч хүмүүсийн хамгийн том тактик бол заяа. Улс төрийн карьераа авч үлдэх хамгийн том тактик бол ямар нэгэн байдлаар дайсантай л ах хэвээр заяа. Мангастай ах хэвээр тэмцдэг. Тэр мангас байхгүй болчих юм бол тэр хүний улс төрийн карьер тэгэл дуусаа заяа. Тэгээ хий хоосон ч хамаагүй нэг дайсан мангас гаргаж ирээд би тэрнтэй л тэмцээд ийн л гэж ярьдаг. Тэгжиж арт түмнээсээ итгэл авдаг, арт түмнээсээ дэмжлэг авдаг, улс төрийн карьер нь үргэлжилдэг. Ер нь улс төрч хүмүүс чинь нэг үл өрөвдөлтэй шүү дээ. Тэгээ улс төрийн карьер нь дуусчих юм бол буцаад энэ чинь хувийн компанид ажиллаж чадахгүй шүү дээ. Тэгээ нэг улс төр рүү орсон л бол тэр чигээрэл 50 55 60 хүртэл ингээл явж байгаа шүү дээ. Тэгээ нэг бодлын улс төрч хүмүүсийн амьдралын бодлын хөөрх юм уу тий. Өрөвдөлтэй ч юм шиг. За тэгэл дахиад л одоосоо ярьсан гэнэ бүлэглэлийн асуудал ярьсан. Тэгээ би лавшруулж асуусан одоо тэгээ үргэлжлүүлээ. Ямар ч Монголд нэг хэдэн гэр бүл айгадаг шиг байгаад байх шиг байгаа. Тэгээ тэр бүлэглэлийг сүүлийн 30 хэдэн жил угаасаа олж чадахгүй заа. Хэн ч олж чадахгүй, нэлрүүлж чадахгүй. Оюун эрдэн анх гарч ирэхтэйсэн дээ. За айнастай олигархуудыг энэ хэдэн баян гэр бүлүүд те энэ хэдийг л зүгээр нухчин дараал арт түмэндээ баялагийг тэгш хуваарлна гэж гарч ирсэн. Тэгэл засаглал оюун эрдний засагч бараг 5 жил болов. Тэгээд хүмүүсийн амьдрал ямар байна, долларын ханш ямар байна. Үнэхээр хүмүүсийн амьдрал сайжирсан юм уу те. Тэгээд дор бүрний дөнгөлт хийх үл үү. Ийм л ор. Монголд засгийн газрын нэг сайд битгий хэл парламент нь өөрөө бүхэлдээ нэг ерхий сайдын гарт байна. Хэн нэгэн хүнийг солиод засагдах уу? За яг би асуусан боос те. Одоо саяны энэ ерхий сайд талбай дээр залуучууд жагсаж хахад маш олон хүн хэлж ийсэн те. Ерөн хэн нэгэн хүнийг солиод юм өөрчлөгдөх юм уу те? Энэ системийн асуудал шүү дээ. Тэгэл оюун эрдэнэ унлаа дараагийн л нэг хүн хоолнд орно гэ. За тэгээд тэр шөнө нэг парламент шөнжин уралдаал монголчууд чинь нэг шөнө бүгдээрээ парламентыг үзлээ шүү дээ. Улс төр сонирхдаггүй залуучууд хүртэл шөнжин сууж үзлээ шүү дээ. Тэгээд тэр нэг бодлын сайн дэвшил заяа. Тэгээд хэлж шүү дээ. Хэн нэгэн хүн унснараа энэ бүхэн засагдах уу гэд асуусан. Би зүгээр ийм байр суурьтай байгаа энэ дээр. Одоо бол оюун эрдэнэ унлаа дараагийн хүн гарч ирнэ. Гэхдээ бид нар системийн энэ авилгал, системийн энэ асуудал байгаа цагт юу ч дээрдэхгүй заяа. А гэхдээ би саяны жигсаалыг бол дэмжсэн шүү. Шалтгаан нь юу вэ гэхээр баг чулуугаар том чулууг хөдөлгөнө гэдэг нэг сайхан монгол ардын үг байна. Тэр нь юу юм гэхээр бид нар хариуцлага тооцдог, унгаж болдгийн шүү, огцруулж болдгийн шүү, сольж болдгийн шүү гэдэг мессежийг энэ улс төрчнөрт өгөх ёстой. Байнгын өгж явах ёстой. А тэгэхгүй бол Монгол шиг ийм геополитикийн хувьд эвгүй нөхцөлд байдаг энэ орны хувьд нэг хүн тогтвортой олон жил засаглах нь аюултай байна гэдэг зүйлийг харуулж байна. Тийм учраас би саяны жигсаалыг бол дэмжсэн шүү. А гэхдээ системийн хувьд бол засах зүйлүүд мундахгүй их байна. Нэг хүн огцорсноор энэ системийн асуудал засагдахгүй. А гэхдээ огцруулж явах нь бол зөв. Залуучууд тэмцэх ёстой шүү дээ. Тэр мотивац нь хинч унтрааж болохгүй. Нэг ухаантай юм арай л те. Залуучууд нь тэмцдэг байж ээж, унагадаг байж ээж энэ систем чинь хизээ нэг өдөр засагдана. Тэр нь л чухал. Солонгосыг харж байгаа шүү дээ. Өчигдөр ингээд Солонгосын ерөнхийлөгчийн нөхөн сонгуул нь болоод ерөнхийлөгчтэй боллоо Солонгосоос те. Үеийн ерөнхийлөгч нар нь дандаа асуудалд орно. Зарим нь өөрийгөө амиа хорлон ихэнх нь шоронд ордог заяа. Амар хэцүү. Тэгээ Солонгос гэдэг энэ улс хүртэл үнхээр сайн засаглалтай юм шиг хэрнээ үеийн ерөнхийлөгч нар дандаа авилгын асуудал. Нэг Прада цүнх Прада гутал те.
жижиг юмнаас болоод тэгээд ингээл огцроод хариуцлага хүлээгээл дараагийн хүнээ тавьдаг. Энэ өөр байх хэрэгтэй байна. За тэр талаас нь асуусан бай. Одоо байгаа ерөнхий сайд чинь за 126 гişүү дээ. Би та нарыг ямар ч байсан 126 болж оруулж ирсэн. Би байгаа учраас та нар байгаа баг. Хандлага нь тийм байхгүй да. Одоо бид нэр энэ 126 ерөнхий сайдаа өөрсдөө тундаасаа гаргаж ирээд томилох бид нарыг томилдсон ерөнхий сайдтай ажиллах хоёрын ялгаа асар өндөр. За тэр хэлж байгаа энэ надад сонирхолтой өнцөг санагдсан. Одоо юу гэсэн үг вэ гэхээр ерөнхий сайд бол өмнө нь оюутан гэдэг хүн бол Монгол Ардын намын дарга тухайн үед сонгуульд ямар хүнийг би нэр дэвшүүлэх үү, жагсаалтад ямар хүнийг оруулах уу гэдэг сонголтыг хийхэд асар их үүрэгтэй байсан гэдэг мессежийг өгч байгаа юм. Одоо Монгол Ардын намын баг хурал өдөрдох зөвлөл хуралдана. За энэ 7 хоногт хуралдах уугүй юм мэдэхгүй байна. За амжихгүй ч гэж магадгүй. Дараа 7 хоногт хуралдаж магадгүй. Монгол Ардын намын өдөрдох зөвлөл болон баг хурлаар дараагийн ерөнхий сайдыг дундаасаа гаргаж ирнэ. За хинч байж болно заяа. Гэтэ би бол тэр хүнийг гадарлаж байгаа. За тэр хүнийг гаргаж ирээд улсын их хурлд оруулна. Улсын их хурлд оруулаад 126 энэ гишүүн хэн нь яг дэмжиж конопторох уу, хэн нь яг дэмжихгүй унах уу гэдэг бол чухал сонголт юм аа гэж. Одоо 126 гишүүн бол өөрийг нь сонгосон хүнийг биш өөрсдөө сонгох учраас арай нэг конопторхтаа бусдаас хамааралгүйгээр дарж магадгүй гэдэг тийм үзгийг хэлж байгаа. За тэр нь бол надад сонирхолтой санагдсан. За энэ жигмэд тогмодын талаар хэдүүлээ сонсцгоо. Жигмэд тогмод гэж яг хэнийг хэлээд байгаа юм те. Төгөмд хоёр өнөөдөр Монголын бараг улс төрийг тэр чигтэн Монгол ер нь хүний оюу ухааныг тэр чигтэн барьж шít. Тэр чигтэн дарангуулагч ингэж төрдөг. Төрцсөн байгаа байхгүй. Би одоо энэ MCS-ийн за жигмэд тогмод гэдэг юм те. Тухайн эдний хэсэг ингэсэн шүү дээ. Грек тааврын 10 хэдэн давхраас Монголын улс төрийг өдөртөж байна гэл те. Нэг хэсэг бас шуу гсэн. Тэгээ жигмэд тогмодын нэрийг хэлээ ах та нар ч бас мэдчих. Тэгэхээр Монгол улсад энэ дижитал медиагаар дамжуулж ард иргэдийн тархийг угаадаг. Энэ фэйсбүүкт явж байгаа мэдээлэлээр дамжуулж өдөртхийг л хурцчаал та чиг хандлагыг. Энэ зүйл бол сүүлийн баг 3 жил бол маш хүчтэй явсан шүү дээ. Энэ нөгөөнийг гүтгдэг, харлуулдаг, нэг мэддэг, нэг нөгөө мэдээгээр дардаг, сенсацаар арилгадаг. Энэ технологи бол маш хүчтэй байсан. Энэтэй бол би бол санал нийлж байгаа. Тэр зүйлийг хэлж байна. тэр хүртгэс. Энэ дэр ийм байхгүй юу? Одоо нийгмийн итгэлцэл асар дорой болцсон заяа. Одоо бид нар бие биендээ итгэхгүй шүү дээ. Би одоо хажууд сууж байгаа юм даа итгэхгүй шүү дээ. Чи юу болоод тэр хүн юу гэж хэлж байгааг нь хүмүүс ингээд хэн нүний яриад байгааг одоо сүултээ мэдхээ болж хэлж байна шүү дээ. Энэ нэг талаар амар аюул. Энэ улс төрийн ерөнхий сайд солигдохгүй байхаас илүү нийгмийн итгэлцэл шалтаа буугаад унчих юм бол сүүлдээ улс төрийн хэн сонирхоо болно. Наадад ч бүгд тулгаач гэдэг. Тэгэхээр яг сонгуульд хүмүүс саналаа өгөх байл. Ялангуяа залууч. Ингээд ирэх юм бол бидний тэр хүсэж байгаа сонголт, бидний хүсэж байгаа хүмүүс гарч ир сонголт, бидний энэ асуудалтай системийг хизээч өөрчлөхгүй гэсэн. Тийм учраас нийгмийн итгэлцлийг энэ доройтуулж байгаа нэг талаараа аюултай. Үрдэж байгаа гэж би бодож байгаа. Үнэхээр даналдсан шүү дээ. Одоо ч даналдсаж байгаа. Нэг хэсэг одоо Монголын төр MCS-ийг байлаа. Нэг хэсэг худалдаа хөгжлөх байлаа. Одоо бодих болж байна. Илэл ярьж байгаа шүү дээ. За нэг хэсэг Монголын улс төр MCS их байлаа гэдэг ч тийм. Гэтэ одоо бодих болсон, бод групп болсон гэдэг ил цагаан хэлж шүү дээ. Бид хоёр энэ дээр ийм зүйлийг ярьсан. Монголын улс төрийн дээр нь групп компаниуд нь байгаад байгаа юм уу? Улс төрчдийн доор нь групп компани нагаад байгаа юм уу? Яг Монголын төрийг хэн арталт нь буюу хөшгөний цаанаас өдөрдөд байгаа юм бэ гэдэг асуултыг асуусан. Ярилцсан. Тэгээ ер нь бол групп компаниуд байгаа гэж хэлсэн. Яагаад тэгэхээр үе үеийн групп компаниуд сонгуул болохоор хандив нэрээр асар их мөнгө өгдөгөө. Энэ нөр юу гэсэн үг вэ? Өөрийнхөө бизнесийг хамгаалах, дараа нь ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчил үүсгэхээс сэргийлэх. Тийм учраас нэгсэндээ өөрөө өөрсдөө тэжээсэн мангас нь эргүүлээд өөрсдийг нь залгих гэж оролдож байна гэсэн санаа хэлсэн. Тийм учраас Монголын энэ том группүүд бас асуудал байгаа юу гэвэл байгаа. Огт асуудалгүй гэж хэлэхгүй.
Тэгээ өнөөдөр төртөө хит их өөртөө зууралдаж нэг хүн жилд орсныхоо гайг өнөөдөр өөртөө эдэлж байна гэсэн санааг одоо илэрхийлэх шиг болсон. Би тэгж ойлгосон. Та нар юу гэж ойлгосон? Коммент хэсэгт бичээрэй заяа. Бид нар юу гэлж байгаа? Эрх мэдэлд хөрөнгө оруулж байна. Энэ эцсийн тулаанд нь монголчууд өргөдөлд босч байгаа шүү дээ. Хэрвээ 32 гаруй үсэг цуглахгүй бол яах вэ? Гişүүдийн гар үсгийн тоо хүрдгүй бол иргэдийн тоо хөрөх байлгүй дээ. Яа амар хэлсэн байна. 2 сарын 13-ны өдөр тухайн үед лодо ерөнхий сайдыг огцруулна гэ гарын үсэг цуглуул гэсэн. За баг 3 хүн л зурсан баха да тий. Арчилсан намаас өөрийг нь оролцуулаад өөр хүн бол гарын үсэг зураагүй. Хэрвээ 32 гарын үсэг цуглахгүй бол иргэдийнх нь гарын үсэг хөрөх байлгүй дээ гэсэн. Гэсэн чи сая яасан болсон үйл явдал. Онлайнаар баг 56 мянган хүн гарын үсэг зурсан тий. За талбай дээр очиж гарын үсэг зурсан хүмүүстэйг нийлүүл 100 хэдэн мянган хүн гарын үсэг зурсан тий. Ерөнхий сайдыг огцруулъя. Тийм тоо яваад тах шиг байсан. Тэгэхээр лодогийн тухайн үед хэлжсэн зүйл нь биелэл болсон баз. Гэхдээ бас с ิจ ихтэй тий. Энэ жигсаал үнэхээр ингээд бас явцсан уу тий. Үнэхээр ингээд зурсан зураг байсан уу? Бас сонирхолтой. Яг энэ яриаг ингээ хөөгөөд үзвэл та нарт бас тэг санагдахгүй байна. За үргэлжлүүлъя. Хідэн иргэний царайг харж, хідэн иргэн хашгирахыг харж, хідэн хүн цагдаад баригдахыг харж, эсвэл хідэн хүн дахиад угарт нас барахыг харж, яг тэр бүхий дүггүй нуруунд, төмөр нуруунд яг хідэн хүний үнэхээр хэцүү шалтгааныг харж бүхийдэг байх юм. За энэ дээр би нэг зүйлтэй нь тодотгож хэлье заяа. Оюун эрдэнэ засгийн газар бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд том төслүүдийг хөдөлгсөн үү? Хөдөлгсөн шүү. Би тэрэн дээр бол санал нийлээ. Явахгүй байсан гашуун сухатын төмөр замыг явууллаа. Ураны төслийг явууллаа тий. Оюутлогоотой хэлцээр хийж чадахгүй байсан Риотинтой хэлцээр хийлээ. Бас хэд хэдэн үр дүнтэй зүйлийг бол хийсэн. Гэхдээ оюун эрдэнэ засгийн газартаа би юун дээр нь санал нийлээг өгөө гэхээр эцсийн дүндээ хүний амнаас илүү мега төсөл гэж байдаг юм уу тий. Хүнээ бодохгүй засгийн газар, хүндээ анхаараагүй засгийн газарт хариуцлага тооцъё гэдэг дээр нь би нэгдсэн шүү. Бусдаар тэр захичгсаалыг зохион байгуулж байгаа залуучууд энэ нь бол нэг сонир биш. Цаад тэмцэж байгаа агуулга нь хариуцлага тооцох тэр механизм миний итгэл юмшилтэй таарч байна. Тэгэл ер нь л энийг манай залуучууд ойлгочвол зүгээр. Хүнээсээ давсан үнэтэй төслүүд, хүнээсээ давсан мега төслүүд гэж байх ёсгүй. Эхлээд хүн бол капитал гэл. Бид нар эрүүл орчинд амьдарч ийж, аюулгүй орчинд амьдарч ийж. Хүн өөрөө аюулгүй чанартай боловсрол эзэмшиж ийж энэ усаар их орон чи хөгжнөө. Тэр хүндээ анхаардаг засгийн газар байх хэрэгтэй. Тэгэхээр дараагийн ерөнхий сайд хандаж хэлэхэд хүндээ анхаарсан бодлогуудыг хэрэгжүүлээрэй. Нэг л их мега төсөл ярьсан, нэг л их гадны хөрөнгө оруулалт ярьсан. Тэгэд хүмүүсийнх нь байгаа амьдралын амжиргаа нь ямар байгаа вэ? Тэгээ жоо хөрсөн дээр буух хэрэгтэй. Тэгээ би оюун эрдэнэ засгийн газар бол үр дүнтэй зүйл хийсэн. Гэтэ ард түмнийхээ амьдралаас жоохон тасарсан юм уу даа л гэж би зүгээр харсан. Ард түмнийхээ дунд орох хэрэгтэй. Ард түмнийхээ дунд орж амьдралыг харж ийж шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Хөрсөн дээр буусан шийдвэр гэж хэлээд байгаа шүү. За тийм ба. Хүн хүнээ ухаж байгааг хараад ус төрийн тухай бодож эхэлнэ гэдэг өөрөө хүн биш болсон байна гэсэн үг. 700 хүн нас урсан байна. Нэг гэр бүлийн 6 хүн өөд болсон байна. Гингүүт үш нам мэдээлэлээс дараач яг алдсан юм бэ. Энэ хандлага л өөрөө хангалттай. Тэгээ юуг хайрлаад байгаа юм? Эрх мэдлийг л хайр гэж шүү дээ. Ерөөсөө энэ засгийн газрын түүх бол тэр жигтэй үхэл хагцал, авилга тэгээд дарангуул хөвлөлийн хэрэгчлөө, бүхэл хэрэгчлөө, цагдаагийн дарамт. Гадагшаа зүгээр хідэн нэвтрүүлэг тавьсан. Сая хэлж шүү дээ. Энэ засгийн газар бол тэр чигтээ авилга, дарангуул хэлгээ шууд тий. Яг зүгээр цаана яг хөшний цаана юу болдгийг бол сайн премиум мэдэхгүй. Гэхдээ зүгээр тоо статистик харах юм бол Монгол улс арчлалын индексээрээ 2020 оноос хойш тасралтгүй ухарсан байна. 2020 онд 60 дугаар байранд байсан. Одоо 2024 оны судалгаагаар тайлангаар 81 дугаар байранд орсон. 21 байр ухарсан.
20 онд 0.5 гэдэг оноотой байсан индекс. Сая 24 онд 0.39 лөө. Ингээд тасралтгүй буурч байгаа. Тэгээ бид нар бол арчлалын хувьд бол олон улсад муугар үнэлэгдэж байна. Муу дүн авч байна. Тэгэхээр тоол ярих хэрэгтэй шүү дээ. Тэгээ тоон дээр ярихад бол асуудал үнэхээр байгаад байгаа юм шүү дээ. Тийм учраас нэг талаас л одоогийн энэ хэлж байгаа юм дарангуйлал хэвлэлийн эрхчлөө гэдэг зүйл бол нэг талаас баригдсан үгүй баригдсан. Тэрнтэй нь бол санал хийсэн. Ямар нэвтрүүлгийг тавьсан бэ? Зоргийн хэрэг. Хэлбэгт орж. Ингээл болов. Өмнөрөө хүмүүс тавиад бүтэн баг тавиад миний тооцоогоорлаа 2-3 тэрбумыг сайхан 2-3 хоногт зарцууллаа шүү. Тэгээ манай очи бас нэг сургаар жоохон тойлчод идэг те. Сая улсын хурал дээр бас нэг конопны үн 2 триллион нөлөө. Тэгж хэлээд улсын хуралдаа нэлээд зэмлүүлж ах шиг үлээ те. Тэгээ бас энэ подкаст дээр хэлсэн. Хэдхэн хоногийн дотор 2-3 тэрбумыг зарцуулах шиг болно лээ гэж те. За мэдхгүй энэ үнэхээр бодит тоо юм уу сургаар хэлсэн юм уу бидний мэдхгүй. Гэхдээ зүгээр медиа зах зээл өөрөө тийм их мөнгө эргэлдэв юм уу гэд би энэ подкастынхаа ихэнд асуусан л та өөрөөс нь. За өөрөө ингээд медиа зах зээлээс гарч ирсэн хүн тэгээ Белавеста тийм өндөр дүрээс төлөөд амьдардаг таны орлого үнэхээр тийм өндөр юм уу би асуусан заяа. Тэгэхэд медиа зах зээл бол цаасан дээр жилдээ 32 тэрбум төгрөг эргэлддэг гэж хэлсэн. Тэгээ би энийг судлаад үзсэн л те. Тэгээ медиа зах зээл гэдэг чинь өөрөө дотроо дижитал медиа, уламжлалт одоо телевиз, заал тэгэл ном, сонин сэтгүүл гэж явж байгаа юм өстэй. Зөв том зургаараа бодвол яг энэ бүх уламжлалт медиа болон дижитал медиаг нь оруулах юм жилдээ 300-аас 350 тэрбум эргэлдээд байгаа шүү энэ зах зээлд. Тэр дундаа дижитал медиа сүүлийн үед маш их эрчийг авч байгаа. Уламжлалт одоо телевизийг бол шахаж штэ. Тэгэхээр дижитал медиад дунджаар нэг 10-аас 20% нь бол жилдээ эргэлдээд байгаа шиг байна. 50-60 тэрбум. Их мөнгө байгаа зү. Тэгэхээр медиа зах зээл бол амар хүчтэй. Тэнд асар их мөнгө эргэлдэг. Гэхдээ хэний мөнгө вэ гэж чиний мөнгө. Чиний мөнгө гэдэг нь татвар төлөгч нарын мөнгө. Төр өнөөдөр төрийн мөнгө гэж байхгүй шүү дээ. Төр яаж мөнгөтэй болтой юм? Чиний олж байгаа орлогоос чинь тодорхой хувийг аваад тэр татвараас төсөв бүрдээд тэгээд төр тэрийг захиран зарцуулах хэрэгтэй болж байгаа. Тэгсэндээ чамаас авсан мөнгө зарцуулж байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр медиа зах зээлд хамгийн том хэрэглэгч хэн гэж төр. Дахиад хэлье. Төр. Төр өнөөдөр хамгийн том хэрэглэгч. Нэг үгүй хэлэхэд энэ асар олон медианууд төрөөс тодорхой хэмжээний ажил аваад хүмүүсийг салхин тавьж байгаа. Энийг буруутгах аргагүй. Нэг үгүй хэлэхэд төртөө ажиллаж үзээгүй медиаг олоод ирээрээ. Олохгүй шүү та нар. Бүх медиа жижиг баг жижигээр хамтарсан л байгаа. Төрөөс мөнгө авцсан л байгаа. Ядаж нэг мэдээ бэлтгэж өгсөн л байгаа. Буруутгах ямар ч арга байхгүй. Яагаад гэвэл төр асар их мөнгөтэй. Тэгээ хувийн хөвшлүүд нь медиа компаниудтай хамтрахаараа ямар үнэтэй юм тэгээ дискаунт үзүүлээш бартер даач энэ гэдэг юм ярьдаг байхгүй. Тэгээс яаж хүмүүсийг салин тавих наад хүмүүс чинь. Тийм учраас төртэй хамтардаг. Тэгэхээр энэ систем байсан цаг твлийн эрхчлөөг бас яриад байх хэцүү. Энэ бидас медиа чинь худлаа штэ. Тийм баа шүү. За. Тэгээ одоо над руу дайраад ороод ирэх юм байвал ороод ирээ. Хэдүүлээ сайхан мэтгэлцэн. Ингэж яхахын оронд яагаад ингэж байгаа юм бэ? Тэгээд яагаад зөвхөн лодогийн асуудал болгоод лодогийн сайн муугийн асуудал болгож орхиод би буруу үндэслэл гаргацсан юм бол буруу гэдгийн зүгээр ингээд нотлоод хэлэлдэ залуугүй юм бол өдрөө харж байгаа ард түмнэргүй харж байгаа. Энэ тэр үнэхээр үндэслэл нь байгаа юм бол огцрол доо. Сая жишээлбэл Монгол улсад нэг 126 ширхэг байдаг хүний нэг нь засгийн газар огцруулах тухай мэдээ бэлдэж яхад топ телевизүүдээр гарахгүй шүү дээ. Ил үсгэж байхгүй. Тухайд л одоо ингээд огцруулах талаар ярьж яхад нэгч телевизүүд гаргаагүй гэдэг ч хаастай. Харин хэдэн медиа дээр бит хэд зориг гаргаж өрсөн шүү нөхрийг. Тухайд бол мэдхгүй лодог бүх медиа фэйсбүүкээр дөрөв лодороо дайрчихад бит хэдлэр нь зориг гаргаж өрсөн шүү. Нэгсэндээ засгийн эсрэг энэ ч сөрж ярилцлах хийж байгаа шүү дээ. Жохоо айдас байсан уу гэл нэг үг хэлэхэд арталтанд байсан заяа. Яагаад гарахгүй гэж дарамтлаж байгаа шүү дээ. Миний ажиллаж байсан НТV хүртэл байхгүй.
пэйж дээр нь мэдээгээр нь байхгүй. Ил үсэг байхгүй бүр. Намайг дэмжиж пост бичсэн хүмүүс рүү бүгд залгаж. Нөгөө жигмэт хамт. Арай над руу залгах юм шээс тээ. Оо яри шүү. Айгу бол. Гэтэ над руу залгаагүй шүү жигмэт тогмтой. Тэрийг бас үннээр нийлээ. Энэ дугаарыг хийлээгээд хэн ч над руу залгаагүй, дарамтлаагүй, ямар ч дарамт байгаагүй, ямар ч асуудал араас нь үүсээгүй. Тэрийг шударгаар үннээр нийлээ те. Болсон процесс. Ямар нэгэн дарамт байгаагүй. Одоо Баярмаг гişүнэр хүртэл тэгж ярьсан байна. Чи л одоогийн тоглолтод гүг орчлоо таа. Салах гэдэг шүү дээ. Бүх гişүдрүүд тэгж ярьж байгаа. Наад одоо чи наадал та чи та нарыг зарна шүү дээ. Наад чинь чамайг зараал явчихна наад чинь. Асуудалгүй. Одоо ерөөсөө л миний эзний ирэлдэл гараад байгаа. Энэс нэг өдөр гарна шүү дээ. Тэг гарах алхныг энэ залуучууд нь одооноос амбицтай хийхгүй болохгүй шүү дээ. Энэ монголчууд бүгдээрээ тэнэг биш гэдэг би нөгөө энэ нийгмийн жоо ярьж хараач нийгмийн олж хараа. Энэ зонтог татцсан энэ сошиалор зонтогны цаана яг жинхэнэ нийгэм байна. Бүх зүйлийг байр байранд нь тавихгүй бол яг Монгол яг дууслаа. Энэ арчлын индексээр ухарж байгаа энэ төр чин тоглоом биш шүү. Зэ. Ийм л ярьслага болсон доо. Тэгээд залуучууд амбиц гаргаад нэгсэндээ тэмцэх хэрэгтэй л хэлсэн ба штэ. Тэгсэн залуучууд нь тэмцсэн. Тэгээд засгийн газар огцорчлаа. Дараагийн ерөнхий сайд одоо хэн байх вэ? Маш олон хэлж л дээ. Нэгдүгээр хэлж хоолнд орчлоо. Одоо хоёрдугаар хэлж хоолнд ор. Энэ уг нь улс төрч нарын ашиглаж болохгүй үг штэ. Энэ дээр улс төрч нар энэ 126 гишүүн маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хоолндоо орноо гэдэг чи юу гэсэн үг вэ? Идэ дууцаал гэсэн үг штэ. Энд чи угаасаа идэж уудаг л газраа л гэдэг өөртөө амаараа хүлэн зөвшөөрч байгаа сте. Одоо хоёрдугаар хэлж хоолноо гэдэг чинь угаасаа л энэ ид чинь хувааж иддэг юм байна гэсэн мессеж өөртөө өгч байгаа сте амаараа. Тэгээд энэ дээр та өөртөө дүгнэлтээ хийнэ сте. Окей. Дараагийн ерөнхий сайд хэн байх вэ?